сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3-аас 7-гийн дагаас басан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдвш би нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 21 пүрэв гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Төвшин баяр нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгад цэвэрлэе. Уушгад цэвэрлэх хэм тургамлын төгс ослол Кофлит мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг И Монголиа хамтран ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За өдөр. За өнөөдөр пүрэв гарагт бид нар үйлчлэгээ гэдэг сэдвийн дор ярьдаг байгаа. За өнөөдөр юу вэ наа? Бидний одоо амьдралын маань амин чухал хань болоод байгаа. Гар утсаа эвдрэхлээр хаашаа очиж ийн вэ? Яг үнэ. Яаж ийн вэ? Ер нь гар утас эвдрэх ер нь яг юу шиг хүнд санагдаж байна. Аимшигтай. Амьдрал зогсон ш таах. Амьдрал зогсон штэ. Тэгэхээр яг гар утасны засварыг гоё хийдэг газар хаана байна? За тийм санал болгомоор тий. Юугаа нэг гар утасныхаа нэмэлт тоног төхөөрөмжийг хаанаас аваад байгаа юм? Шилэн наалт наалгахлаар хаана очиод байгаа юм? Тэ. Ер нь ямар тохиолдолд гар утасны засварын газар л бүр зайшгүй очих хэрэгтэй болчиход байгаа юм. Тийм ээ. Зарим тохиолдолд бол за болидо шинэ утас авыг дээрээ тулдаг шүү дээ. Тэгдэг хараа. Тэр тухай бид нар саяхан ярьцсан. Одоо бол өнөөдөр юу ярих гэж байна вэ гэхээр зөвхөн утас засуулна. Засуулахдаа ер нь хаашаа очиж юм бэ? Хин дээр очиж гин вэ? Хаана очиж гин вэ? Монтел дээр очиж гин үү? Ямар юм бэлээ нөө тийм. Оо, тэнгисийн тэнд байдаг үстэй. Мобиком байдаг чи юу вэ? Нэрийн март. Тэди. Тэди. Тийм байна. Тэдэр очиж гин үү? Яг одоо байнга очдог хүн байна уу? Тэ яад хийдгийг тэр талаар л шипиг уулзах гэж. Чи ер нь байнга очдог хүнтэй болчвол зүгээр. Чам тийм хүн байна уу? Байсан. Гэтэ би одоо засвар ороог удаж байна хаа. Яасан гэдгсэн чи хаширсан. За. Шинэ утас аваад нөгөөдгөө унгаагаад тэгээ дэлгэцийн солиулах болдог байхгүй юу? Гараад удаагүй л байсан юм л та. Тэгээ дэлгэцийн солиулах гэсэн чи утас шигээ үнэтэй болоод тэгээ тэрнээс хойш утсандаа их гамтаа онддог болсон. Дэлгэцэн бараг утас шиг үнэтэйсэн. Ер нь тэгдэг л дээ. Тэгэл за ер нь л дэмий юм хийж байгаа юм байна да. Тийм учраас сүүлийн үеийн гар утаснууд чинь 1 жилийн дотор дэлгэцээ солиулах юм бол үнэгүй гээд байгаа шүү дээ. Тэр чинь бүр амар том давуу тал болчихж байгаа. Тийм. Тэгэхгүй бол яг дэлгэцэн өөрөө яг ориг дэлгэц гэдэг чинь аягүй чухал болчихж байгаа. Яг ингээд солиулж үзсэн л дээ дэлгэцэн. Тэгэхээр нөгөө копи дэлгэц гэж тавьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө тоо чинь жоохон бүр мэдрэхгүй сонирн болоод тэгээ өнгөний нэвтрэлсэн өөрчлөлт юм билээ шүү дээ. Яг оргоо бол гүйцэтгэв юм билээ. За би байна шүү дээ. Би бол нэг найзтай байхгүй юу? Ер нь утас эвдрэх, утас авах, утастай холбоотой ямарваа нэгэн юм гарвал авраг руу очдөг. Манай Багнуурын найз л да. Зөв. Тэгээ бид нар Пушкин гэсээр байгаа одоо Пушкин гэдэг нэрээр нь л мэддэг. Бүр тийм хочтой болсон юм шүү дээ. Тийм, уг нь тэд дээр суудаг байсан. Тэгснээр томроод тэр чинь өөрөө тусдаа гараа явсан юм уу да. За, салбар байгуул явуулсан. Үгүй би тусдаа гарсан байна л гэж ойлгосон л доо. Тэдийгээс үү? Тийм, тэгээд сүүлд бас охиндоо утас мутас авахдаа тэр нөхөр лүгээ яриад надад нэг утас сонгоод өгөөч гэсэн. Надад утас байгаа. Ямар х утас юм? Тэдний хөргөнд л багтаамаар байна гэсэн. Болно өгшөө маа. Энэ утасыг аваад өгчих гээл тэгэл авчраад өгөөл бүх асуудлыг шийддэг. Тэгэхээр амар байдаг. Одоо найдвартай хүн. Хана штэ. Сүүлд би нөгөө нэг одоо энэ шинэ утасаа нэг удаа машинд хонуулаад мартаад. За. Тэгээ дүн өвлөө штэ машин хонуулцсан. Цацчих юу? Өглөөс ирсэн чинь байдгаа паг. Асгүй. Цэнэглэлээ. Ер нь ч тэгээд юу яадгүй тэгэл явсараа магаад нэг хүнийг ажил дээр нь буулгачаад тэгээд за ажил орохоос өмнө ямар ч үсэн утсаасаа игээд тэгээ явсараа байтал нөгөөтхний чинь зарцаар гарсан юм байлгүй дээ. Яг нөгөөтх дээр чи очиод өгсөн чинь алуу яасан гинэ гэл асаасан ч асчих чинь үү. Цэнэглэгч нь залгаж ирсэн аа. Дарсан ч асаад нас. Намайг 1000 үсгэд асаагүй штэ. Тийм нэг өөдгүй хоёр нүдтэй байгаа байхгүй. Яг засуурчин дээр очихлаа. Царай харж байгаа юм биш үү дээ. Намайг бол тэ ингээд бүр аргаан бараатай за асчих масчих гээд гуйж муугаад та би яриад нэмэргүй юу. өөр мөвөртэй хийгээд өчнөө юм болж байгаа штэ тэ. Илгэндээ тэрч ингэртэй нааж магаад байхад асаагүй байж засуурчин дээр очингоо зүгээр асчих байгаа байхгүй. Тийм ээ тэ мэдчихэж штэ. Тэ. Тэр усан дунгайх амар. Тийм үү? Гол харлаа л явчихдээ. Би ч 3 удаа усан унгааж ирсэн хөө. Зүгээр л усан доо. Тий, ус руу ингээ унгаагаад юм угааж агаад тэр ус руугаа аваач хийгээд
Тэгээ тэр доор нь унтраагаад тэр нэг будаа хий гэдэг нэг юм хаанаас ч балаа юм ууш. Тэгээд буруу юм байл шүү дээ. Будаанд хийгээд аварсан хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм үү? Бодит тохиолдлууд биш. Би авраагүй. Тэгээд би засварчин дээр очисон чинь намайг загинсан. Юу гэж? Будааны хог могийн цэцэгтэн чихэж хаяанд тэрнээсээ ийсэн 7 дорын болгоцсон. Зүгээр унцаа унтраагаал аваад ирэх хэрэгтэй юм чи. Аваач юу игээд будаа тэгээд тонолчт ингээд загинсан шүү дээ. Ямар амар хэрэг вэ? Тий. Тэгэхээр одоо болдог утас болдгоо утас гэж байдаг юм уу? Тэгээд утсаа аварсан тийм тохиолдлууд амьдрал дүүрэн шүү дээ. Минийх аврагдаагүй. Чи буруу будаанд хийсэн юм шүү. Цагаан будаанд хийсэн. Өөр будаанд хийсэн. Төвшөнд нь буруу байсан. Тийм юм уу хэмжээ. За. Тэгээ охиныхоо уцыг засуулах гад нөгөө яг нэг байр болгонд нэг тийм доошоо үйлчлэгний төвд байдаг штэ замын эсрэг талдаа. Тийм жижиг газар доошоо ордог нэг юм газар руу нэг асуудал. Тий. Тэр ах руу оролцсон чи ахын зүгээр асуудалгүй чадан 30 минут дотор гэсэн. 30 минутын дараа очисон чи ах маа чадаагүй сууж байна. Аха яава на хүүхдээ уц дотор нь хамгийн гол нь баах юм байгаад тэндээс авах хэвээр. Тэгээд тэгсэн чи за одоо ах нь ингээд солиод юу яачи хийчи. Орлуулаад хийчихэл гэдэг эдээсийн яг сэлбэг нь бол байхгүй. Гэхдээ болно би бол орлуулна гэ. Монголчлон. Тий, монголчлон би ингээ орлуулаа хийчдэг ингээл. Тэгэхээр за засварчин үнд л итгэн штэ. Тэгээд цагийн дараа очлоо. Байдгүй хонох боллоо. Заахын доо маргааш ирж аваа гэд. Маргааш очисон яасан. Нөгөө утас нь асгаач байсан. Асдаг утас өгсөй. Тэгээ байхгүй. Эмчид итгэх лугаал итгэн штэ ер нь. Чинь бол тэр засвар. Би өөрөө тэрийг задлж мэдэхгүйгээс хойш. За одоо тэгэхээр хэдүүлээ яг нэг иймэрхүү юм ярих нь гар утас ер нь ямархуу гинтл авсан бол утас засвар руу явдгийн утас засварын төлбөр хэд бол засвар хийлгэхээ болоод шинэ утас авдгийн утас засварын газраас сонгохдоо юуг нь харж утасаа итгэж найдаж өгдгийн танил хүн байна уу? Одоо найдвартай одоо тэр газар мазраа зааж өгмөр байна. Apple ч юм уу Samsung-д бүр инженерийг нь засварын төвийг нь төгсөөд сертификат аваад ирсэн хүн байна уу? За ер нь тэгээд тийшэл очвол найдвартайс та янзын астагтаа. Иймэрхүү юмнуудаа ярих нь да. Ямар гэмтлийн яаж зассан гэдгийг бас тий. За ఇలా хамтран ажиллагчаа танилцуулж яхаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар утаанаас уушгиад цэвэрлэх эм тургамлын төгс сослол кофлет таны урд байна тийм ээ. За одоо утааны үлрэл дууссан хаа. Гэхдээ одоо нөгөө нэг утааны үлрэл дууссан. Гэхдээ бид нар уушгиад цэвэрлэх хэрэгтэй болчихж байгаа юм. Боломж үрдэж байгаа. Энэ 3 сард уушгиад цэвэрлэж 5 зуршлыг 10 өдрийн турш хэрэгжүүлж уушгиад цэвэрлэх аянд нэгдхийг уриалж байгаа юм билээ шүү. Уушгиад цэвэрлэх 10 хоног. Яг үнэ. За энэ болохоор 2-оос дээш насны бүх хүмүүс тийм ээ насныхаа агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа. Тоос нутартай орчинд ажиллаж ийн, тамхи татдаг тийм ээ. Утаагүй тамхи татдаг хүмүүс. Дээрээс нь ханиад том хүрээд байгаа. Уушгины өвчнөр өвдсөн, эсвэл сая идэгсэн, саяхан идэгсэн тийм ээ. Архаг уушгины бронхиттай хүмүүс энэ 10 одоо дадлыг бас 5 дадлыг 10 өдөр хийчихвэл тун айтаахан болох гээд байна. За одоо жишээл кофлет хэрэглэх арга нь ингэж байна. Уушиг цэвэрлэх эмийн ургамлын ханд кофлетийг зөгийн болон цэрийг шингэлж ховхолдог. Харин уушиг цэвэрлэх үйлдэлтэй гэж байгаа. Google модны давирхаан уушигны өрөвслийг дарж цэрийг ховхолж ханиалгалтаар уушигнаас гадагшлуулдаг. Мөн дархлааны эсүүдийг идэвхжүүлэн эдгэрэлтийг түргэсгдэг. Чихэр өвс нь уушигны өрөвслийг дарах, цэрийг шингэрүүлэн ховхлох, ханиалгыг намдаах ийм үйлдэлтэй. Лидер гэж бас байгаа юм байна. Лидер нь уушигны дархлааны эсүүдийн үйл ажиллагааг дэмжин уушигны өрөвслийг даж эдгэрэлтийг түргэсгэнэ гэж байна. Кофлет за энэ чинь тэгээд өөр юу гэж байна? За би тэгвэл 5 дадлын би танилцуулаад байгаа. Ингэнэ 10 өдрийн турш амьсгалын дасгалыг өдөр бүр 10-аас 15 удаа хийх нэ. Амраараа аваад амраа гаргалаа гэдэг дасгалыг. За хоёр дахь нь болохоор 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэлх усыг зөв уух хэрэгтэй. Шимж баг-багаар ингээ уудаг штэ. За гуравт нь 10 өдрийн турш зүгийн бол чихэр өвс литр Google модны давирхаа зэрэг энэ тургамлыг агуулсан уушиг цэвэрлэх кофлетийг өглөө өдөр 10 мл-ээр уух хэрэгтэй юм байна. Яг үнэ. Хүүхэд бол 2 наснаас дээш 5 мл-ээр уух хэрэгтэй гинэ. Тус бүр 2 удаа уудаг. За нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь 2 шил кофлет болох нь. Одоо наа чи 10 өдрийн хэрэглээ. Дотор нь ингээд бүр гоё зааврыг нь хийгээд яг 10 өдөр яах вэ гэдэг юм бяцхан ном хийгээд байна. Наа чи одоо нэг том хүний 10 өдрийн хэрэглээ. Болдог бол нэг хүүхдийн 10 өдрийн хэрэглээ нэг шил болох юм байна. Ингээл үзчихнэ. За араас нь утлагыг 10 өдрийн челленжийнхаа 2 дахь, 5 дахь, 8 дахь өдрүүдэд нь хийчихвэл зүгээр юм байна. За уушгинаас цэрэг гадагшлуулах иллэг байдаг. Тэрийг 10 өдрийн челленжийнхаа 3, 6, 9 дахь хоногудад хийчихвэл зүгээр юм байна. Тэгэхээр та өөрийнхөө төлөө гэр бүлийнхнийгээ бас уриалаад өвлж орцсон уушгаа 10 хоногийн энэ челленжид хийж цэвэрлээд нэг сайхан аваарай.
Бүгдээрээ барах хиттэй байгаа гэсэн шүү бид нарыг. Тэгсэн. Бид бүгд Бүгдээрээ. тийм асуудалтай гарсан. Тэгээ юмч бардаг гэж. За аргагүй дээ гэж бараг тэгээд. Тийм, за, Уус шиг бол хамгийн урдан цэвэрлэгждэг эрхт юм билээ шүү. Одоо гадаадуудаараад агаарын бохирдол багассан. Тэгээд сайхан болж байгаа учраас бүрэн амьсгалах. За одоо ядчил хоолон дээр ингээд цэр гатцсан байт юм Тийм биш. шүү дээ. Тэрийг шингэлээ гаргамаар байна. Гаргаад ингээд жинхэнэ цээл бүр баригд хоолоогоор ярмаар байна. За мэдээлэл авах утас 80 18 20 84 80 53 16 гэсэн дугаар байна. Агар фарм сүлжээ эмийн сангуудаас худалдаалж байгаа юм биш үү? За баярлалаа. Сошиалагийн захир төмөр цэг юм байна гэдэг хайхаар хараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан уушга утаанаас уушга цэвэрлэлийн уушга цэвэрлэх хэм тургамлын төгс өсөл комплект байлаа. За ингээд 77 77 38 83 болон 77 77 88 30 дугааруудаа бид нар нээсэн. Одоо бүгдээрээ бие биендээ гар утсаа хинт найд засуулдаг юм бэ? Тийм найдвартай сэргэлэн шуурхай засварчин хаана байна вэ Яг гэдэг. үнэ. Бие биендээ одоо Орхиод явчихад асуудалгүй тий. ярихгүй тий. За ихний сонсогч байна уу? Байна өдрийн мэнд. Өдрийн мэндэ. За өдрийн мэндэ. Шипэг авалцгаа. За би ч одоо уцаа засуулах шаардлагатай болчихвол сууж байна л та. Тэгээд хүмүүсээс шипи авах гээд ярьж гин үү? Тийм тэгээд ер нь би одоо нөгөө уцаа бол нөгөө юу руу явд юм дөө. Нөгөө Монтел. Монтел за тийм. Таньдаг хүнтэй. Яг уцаа аваад тэгээд уцаас нэг засуулаад тэгээд нэг хэд очсон нэг хичээдээ. Зөв. За. Тэгэл ихч минь одоо миний утсан юм болсон. Таньдаг мэддэг найдвартай хүнээрээ засуудаад байлгээл очих юм уу? Тийм нөгөө нэг хүүхэд нь бас уцтаас тийм. За. Тийм тэгэл тэр нэг залуу дээр очиод асуул нэг манай сая хүүгийн уцсных нь нөгөө цэнгэлдэг оролт нь нэвтрээд бас очиж асуулаа. Тэгээд одоо миний утас өчтөрөөс нэг микэн сонирн болчиход одоо та нарын яриа ингээд цагийг сонсогдоод байгаа байхгүй. Тэгтэг нэрээ. Тийм. Тэгээд миний яриа болохоор яаж байгаа мэдгүй л юм шүү дээ. Одоо бол зүгээр сонсогдож. Тийм үү. Гаднаас ирж байгаа хүмүүсийн яриа царгis сонсогдоод байгаа юм шүү дээ, тий? Тий, харин тэгээд маргаашнаас Монтел орондоо гэж доолууч. За. За амжилт хүсье. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Утсаа хайна гэдэг чинь ёстой дотны хүндээ хаягдсан шиг амар эвгүй мэдрэмж юм байна лээ штэ гэж чинь. Үнэхээр аим шигтэй. Утас хаях бол. За тэгээ нөгөө утас чи юу байдгийг штэ. Задлж болж зарим нь болохоор програм суулгана гэдэг тий. Засварынхын ажил нь өөр юм хийгээд байгаа ш. Зарим нь болохоор задалдаг, сэлбэгийн сольдог, зарим нь болохоор програм уншуулдаг гих мэдчихлээ. Програм уншуулах гэхдээ амар аха. Цагаан баданд хийж хонуулаад аварсан тохиолдол байна гэж шүү. Аварсан тийм байна. Тийм доор нь авраагүй ч байлээ. Тарагийн сонсогч. Байна уу? Байна уу? Байна өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд сайн байна уу? За сайн байна уу? За шипиг авалцгаа. За би утасныхаа дэлгэцийг бол өстой найгуу хагалдаг байсан. За. Өстой найгуу хагална. За тэгэл тэр болгон дээр би яадаг вэ гэхээр мэдээж Монтел дээр очино. Одоо Монголд хоёр сайн тусдаг гадаг байгаа ш. Нэг нь Тэди, нэг нь Монтел. За Монтел руу явдаг юм байна. Тийм Монтел руу явдаг. За тэгээд Монтел дээр ер нь бол удамж одоо ч ямар байгааг мэдэхгүй байна. Сүүл асуулаагүй нэлээ удсан байна. Тэгээ үн ханшийн хувьд бол Монтел Тэдиг бол арай хямд байдаг юм байна. За тэгээ хоёрт нь асуулахтаа бол найз дээр очиж тийм үү. Найз засуулчих. Найз чинь гэдэг манай Пушкин гэдэг шиг. Хаана байна гэдэг шиг. Эрбүү гэдэг, Эрдэнэ болгоо гэдэг. Сэлэнгийн Эрдэнэ болгоно уу? Тийм, Эрбүү гэдэг. Хаан суудгийн найз нь? Манай найз дээр яг төв шуудан талдаа орхон хаалгаар ороод байж дээ. Монтел дээр байгаа юм уу? Тий. Одоо ирүүндээ сахалтай царайлаг долоо байт юм аа. Сэлэнгийн Эрдэнэ болгоно биш шүү дээ. Эрбүү гэдэг чинь. Мөн л дөө сэлэнгийн тэр хөтлөх гэдэг. Бараг л мөндөө тэгвэл. Тэгээ танийхаа сахалгүй болчиход байгаа юм уу? Альдгаар хар нөхөр байгаа үстэй. Хар биш ээ нэг цагаан дөө нөгөө. За тэгэхээр бид тэрийг зөрөөд. За тэгээд найз маань баг өртгөөр нь яа гэм дөө нөгөө сэлбийнхаа өртгөөр нь хийж өгт юм. Тийм байна. Тэгвэл нэмэгдэл орж ирж байгаа тийм. Тэгээд сүүлд бол ингэс одоо ерөөсө баян ингээд асуулаад тавьж айгүй хэцүү юм чи баг утасныхаа өртөг хүрээд суучих. Хэцүү учраас яасан гэхээр утсаа арай өөрчлөө дэлгэцэн харагддаг утсаа авсан. Одоо тэрүүгээрээ би бишээ хадаас чадаж үзлээ. Үнэхээр дэлгэцэн хагардаггүй утсаа.
тий. Тэр нь ямар утсан юм? Honor. Дэлгэцэн хаалцсан тий. Дэлгэцэн ер нь яагаад тэгж олон дахин хагалчаад байсан юм? Гэхдээ тэгэл салгалж байгаа л ингэ би ч нэг баян ингэрийн кармад хийдэг бичээ хүмүүстдэг болох ингэрийн кармад хийхдээ хаж санаацлгүй хажуугаар нь хийгээл тэгэл байхгүй болоод. Яа, эвгүй Тэр наалт маалт наалгадаггүй юм уу? Бүүзэгдв вэ? Тэ наалмаас тэгэл наалгал тухайн үед ч тааш энэ хагардгүй шил наалт гэж байхгүйсэн. Одоо байд юм уу гэдэг. Одоо байд. Ямар ч гэсэн наалт наалгачаар дэлгэцэн хамгаалаад идэг юм аа өөрхөн бас. За тэгээд бас дайлчнаад бас кейсгүй их явдаг байсан юм аа. Тэгээд кейсгүй болоход зарчим нэг булан хагараас тэ араа үгэн хагаад. Одоо ерөөсө байндан кейстэй явдаг болцсон. Тэгээ энэ утас маань одоо ингээд би сая бас унгаагүйш унагсоо 2 унагс. Тэгсэн чинь дэлгэцэн биш арт талынхны шилэн наалт маалт юм хагарч магаар шилэн юм хагарч магараад. Тийм байна. Ер нь их унгаадаг хүн байна. Тий, ер нь бол миний бодлоор бол баг дэлгэцэн хагардаг утас баг амар юм уу. Би бас юм зохиол 2 удаа уртталтан ч нэг сэвтэй хаалтан ч нэг сэвтэл яваа шүү нөгөө шинэ утсан. Тийм байна. Тэгээд яг хоо бас цагаа толоход бас ингээд таньдаг найз нөхөд бас ингээд бас нэг байхад бас зүгээр л шиг санагдсан. Эсвэл байнгын очдог хүнтэй байх юм бол тэндээ бас нэг хөнгөлөлтөө ч юм уу те. Одоо чинь дэлгэц бол хамгийн зүгтэй. Ядаад итгэл уцаа орхио явчих те. Яг үнэ тий. Итгэл. Хэдэн цагийн дараа ирээд аваа. Эсвэл маргааш ирээд аваа. Тэгээд би тэр найзтай ингээд айгүй олон хүн олж өгдөг болсон. Тэгээд яг хаа тэгээд чи өөрөө мэдээ найзтайхан цаад өчир ингээд. Сүүлдээ зарим найзууд маань нөгөө нэг тэр найзтай маань надаас илүү найз болсон ч гүйж байгаа. Илүү найзлцсан уу? Илүү найзлцсан үү? Болж штэ. Тэгээд яг хаа тэгээд найзтай л нөгөө юу олж өгч байгаа юм тэр байхгүй. Тэнгүү сүүлдээ нэг очиж яахад тэгэл хоолтой сайхан найз болсон. За баярлалаа танд. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа та ирч. За лавсргийн төмөр сүхийн комент их сонин магадгүй нэрээ үнэнч байж магадгүй. За. Олон хөлийн урсгалтай худалдааны төвийн утасрууд хамгийн найдваргүй байдаг юм байна лээ. Дандаа яарсан сандарсан хөтөө гадаа явах гэж байгаа хүмүүс үйлчлүүлдэг учраас эргээд ирэх нь ховор. Үнтэй мөртлөө найдваргүй бас үргэлж олон хөлийн урсгалтай тул халтуурдаад байдаг юм байна лээ. Эргэж очсон ч нэмэргүй голдуу бие чаднаа нар байдаг юм шиг санагдсан. Эргээд очиход тогтмол байршиж нэг хүнээ дахин ирүүлэх газрууд найдвартай байдаг юм шиг байна лээ шүү гэж. Бас л бодвол штэ. Бодволтой л үг байна те. Баян сууж идэг. За тэгэл хөдөлгөөнгөө тийм засварчд байдаг штэ. Тэд нар бол найдвартай. Олон жил нөгөө доктортоос суудсан хүмүүс бол. Тэгээд нэг хитэн залуучууд нь штэ. Очихлоо танилдаг. Анжихаа хөр өдөрсөн өө. Пүшкэн байна байхгүй гэдэг ингэ вечдэг. Тийм тэгэхгүй нэр олуулын газар хэцүүлдэ нэг ингээд лангууд түрээслэл байж байгаа алга болчдөг. Тэ сүулт нь эргээ очих нэг үн байхгүй. Тий. Хэцүү штэ. Тэдгийн 4 давхарт нь илүү 5 давхарт нь засварын төвөд байдаг штэ. Тэрний хамгийн баруун гарталт нь хоошоо харсан байралтай гэдэг юм уу суудаг 6 гэдэг лөө 7 гэдэг лөө кабин суудаг нэг хитэн дүүнер би. Тэд нар бол одоо хичнээн жил болж байгаа юм. Бас 80 найдвартай сууж байгаа. Очиход л байж идэг. Нэг нь нөө компьютерийн нэмийг хийдэг, нэг нь гагнадаг, нэг нь дэлгэцэн сальдаг молдог гэдэг. Тэд нар ч бас өөр өөрсдийн чаддаг юмтай юм байна шүү дээ. Дэлгэц бол тийшээ. Програм мушуулах бол тийшээ гэдэг ингээд зааж өгөөд ингээд яваад байдаг. Яг үнэ. Дотроо нь төрүүлчихсэн гэх юм уу? Тийм. Уян тэр чинь ингээд бас янз янзын юмнууд байт юм л шүү дээ. Тэр ингээд нэг юм түлхдэг утас байлаа да. Тэр ч хүрээ өстой гой муурд эвдэрдэг шүү дээ. Ингээд утас байл. Наа чин ч. Уян байхгүй болж тийм хоёр хөөтэй. Энэ угсаараа ингээд чихэр ямар ч найдваргүй болчдөг тий. Тийм байсан. Тэгээ зарим нэг утасны болохоор тухайн үед ч нөгөө солонгосоос орж ирсэн сонин утас зөндөө байсан юм аа. Тэгээ чи ингээд нэг шууд алгуулчихгүй тий. Тий. Яг тэгээ байгаад байдаг. Хаас дотоо ажиллаад найдвар төрүүлээ байгаад байдаг байхгүй. Итгэл өрөмжил төрүүлээд байгаа. Тэгэхээр сэлбэг нь байхгүй. Монголд те унаа ч орж ирээгүй. Нэг бол наача аль дээр ингээд баг сэлбэг мэлбэг нь орж ирэхэ болцсон гэх ч юм уу ийм асуудал гараад байдаг. За Улаанбаатар хотод 15:31 минут болж байхаа нэвтрүүлгийн дэмжээ ашигчийг танилцуулах юм. Нэвтрүүлгийн дэмжээ ашигчаар National Life. Тэгэхээр National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн яам насны даатгал нь бүх төрлийн шалтгаанд өвчний улмаас мөн гинтийн ослын улмаас яам насаа алдах, түншлэх хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үйлдвэрлэлийг нөхөндүүлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс бүрэн хамгаална. Холбогдох утасны дугаар нь 7011 33 66 7011 33 66 гэсэн дугаар байна. Нэвтрүүлгийн дэмжээ ашигчаар National Life ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүл ойлоо дараагийнхаа сонсогчийг авъя. За өдрийн мэндэ. За өдрийн мэнд. За засварчин найз нөхөд байна уу? Найдвартай засдаг газар хаана байна вэ? Би ер нь бол iPhone 7 та барьдаг л байсан л да 4-өөс нэг хүлээж эсвэл тэгээ
Би нэг газар санал болгох гэсэн. Тэр нэг 3 залуу байдгийг. За. Тийм. Тэр 3 залуу яг их төлөвийн зүүн хойдолд өвчтөн зүгээр. За. Яг нэг Гандирс гэдэг барилга байдаг шүү дээ. Тэр 3 танихгүй л дээ. Айгүй олон очиж iPhone-од суулжсан програм шуудах, дэлгэх цолиулах, батарей солиулах айгүй найдвартай. Ерөөс орхиод явхад яг л ирэхэд нам болгосон байдаг. Гандирсын тэнд юм байна тий. Тий, Гандирсын яг замын эсрэг талд нүүдээс нараад iPhone засвар гэдэг угаасаа бичсэн байдаг. Яг нэг тийм Нэг баахан солонгос олнуудын тэнд үү? яг. Тийм ээ, тэр дунд байгаа юм тий. Тийм байна тий. Тэр дунд байдаг. iPhone засвар гэдэг. Нэг 2 залуу байдаг байсан. Тэгдэг багт л би очдөг байсан. Тэгээд сүүлд 3 болсон байсан. Тэрний 3 залуу айгүй мундагаа ерөөсөн. Тэгвэл бас гайгүй сайн газар сурвалж ирдэг юм шиг байлээ. Дөнгөж сая энд нэг нөхөр iPhone 16 унагаасаа Засуулах газар авахгүй байна л гэж хэлсэн. засуулах газар хайж гинэ гэсэн. За сонсч л байгаа байлгүй гав үлзээ. Тийшээ очоороо бас тий. iPhone-ы яг дагнсан нэг утасныхаа маркаар дагнсан засварын газар чинь бас их зүгээр юм билээ шүү дээ. Тийм, ерөөсөө яг тийм iPhone засдаг. Тэгээд тийм болохоор тэгээ бас одоо сэлбэгчийн янз янзын газар сурч ирж байгаа Hong Kong бүр наацгаас. Тийм. Тэр би нэг засуулаад нэлээд удаан суусан. Тэгээд нэгэнтэй танилцаад за нэг надад хараа дүү 30 гаруй 3 залуу. Ааха. Тэгээд суусан чинь яг сэлбэг ингээд авдаг газрууд ийгээс. Гэхдээ одоо яг би манай нэг 10 жилийн найз бас TED дээр сууд юм л та заасан. Одоо 10 жилийн найз жоох 10 жилийн ангийн залуу суудгийг. Тэгээд тэрнтэй бас буу ингээд харж малж яхад ерөөдөө бол яг муулах гэсгүй. Гэхдээ TED-ийн засвар бол их худлаа л та ер нь бол. Яг түрүүний тойрны тэр ингээд нөгөө айгүй олон үеийн газар байдаг учраас жоохон формалт гад байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал гараад идэг. Өөрөөс хэлжээ л манайх бол манай гарууд худлаа л да. Тэгээд нэг хүний юмас нэг юм авч хийгээл ингээд бараг хоолцол хийдэг л. Хүний олон дотор янз бүр байгаа хөө. Тэр чи түмэн хүмүүс сууж байгаа. Бас магадгүй тийм. Тий. Тийм шүү дээ. Аха. Яг ямар яац үед нь засварлаг үгээд байна? Утас тань. За би уцаар локалж ирсэн. Ер нь бол iPhone ч тэр ID-га локалжоо дараа нөгөө Тийм аа. тийм хөө үед бас програм уушуулдаг. За дэлгэцээ бол нэлээд бол хагасан. Яа. Дэлгэц цаанахаар тэгээд копи дэлгэц тавьж гинөө. Тий. Тэгэхээр гайгүй байна. Яг хоёр янзын дэлгэц байдаг юм байна л л. Нэг нь болохоор одоо наанаас авчирсан хямдхан тэгээд утасныхаа маркаас хамаараад. За тухайд би iPhone 8 X Max болдог байсан баха. Тэгэхээр нэг 90 мянгаар. Бүр цаанаас Хонконгоос Сингапураас авчирсан дэлгэцүүд нь болохоор нэг 160 70 мянга гэдэг байт юм байна. Тэр нь ялгаа нь юу юм бэ гэхээр нөгөө одоо True Tone mode гэдэг iPhone дээр чинь байдаг шүү дээ. Face ID таних манайх тий. Тэгээ бас арай нэг илүү чанартай байдаг байдаг. Тэгээ батарей хамгийн гол нь батарей айгүй олон тэр хэдэн залууч дээр өсөж ирсэн. Тийм ээ тий. Тийм тэгээд айгүй чанартай байдаг. Тэгээ ингээд өгчөөд явцдаг. Хүрээд ирэхэд эсвэл чи ах руу уцчаараа гэдэг юм гот. Болчих шүү ах гэдэг. Тэгээ очоод авах юм нам болдог. Би ер нь iPhone ч бол ер нь эмзэг цэг нь батарей шүү дээ баг. Тийм шүү дээ. тий айгүй батарей муутай. Дэлгэц батарей хоёр юм уу та? Дэлгэц батарей дэлгэц гэсэн бас Samsung Huawei-г бол мяа шүү бас. Дэлгэц юм уу та? Хагаруул тэгэл зүгээр ёо өсtöдлөх өрөөгөө. Солихоос наашгүй юм болж Яг. За. Би ихнийхээ уцтай нийлээ 7-8 удаа тэр 3 залуудад асуусан. Айгүй мундаг залууч. Тийм байна. За баярлалаа. За. Хүмүүс тэгээд үзнэ. Очих юм тийм ээ. тэгэл юу яана штэ. Өөрсдийнхөө сонголтоор л явна. Бас тэр 3 залууд тус болоо л байлгүй дээ. Яг үнэ. Хүмүүс очих л байлгүй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За өдөр сайхан өнгөрөё. За мөгийн жаргал сайхан утасныхаа дэлгэцийг хагалчихсан солиулж чадахгүй л явж байна. Тийм Туркид нөгөөх нь үнэтэй Монголд баг шинэ утас авахтай адилхан учраас солиулж чадахгүй байна гинэ. Туркид ч бослого хөдөлгөөн болоод байна гэсэн мөгийг манай Туркид байдаг сонсогчд маань юу болж байна? Тэднээс хол яваа байгаа. Гайгүй холхон шолонд байгаараа манайх. Авгүй байгаа. За дараагийн сонсогч байна уу? Байна. Өдрийн мэндэ. Өдрийн мэнд. За шипэг олцгоо. Би нэг хитон юм болоо iPhone 6 гарч хагаад. За. Mobicom-оос Alpha-аас юугаар нөө Mobicom-оос iPhone 6 авч ирсэн баггүй юу? 6 Plus. 14 он л хавцал болох байх. Тийм байна. Тий. Тэгээд юу яагаад 9 сард илүү 10 сард авчаад 3 сард нь нэг Facebook дээр нэг юугаар хэлсэн нэг iPhone-ийн нэг 30 оны 1 сарын 1 ингээд нэг он сараа тааруулчаад уцаа унтраах юм бол уцаа чинь тоосоо болно гэж бичсэн байсан байхгүй юу? За. Тэрийг саваагуудад хийж үзээд яг найзуудтайгаа уулзж байгаад хийж үзээд. За. Тэгсэн чинь нэг уцаа ерөөсөө яагаад цацгаа авчихсан. Ёстой тоосго болцсон юм тий. Тий нэг брейк бол нэг тоосго бол нэг англи шууд ингэ яагаад цацгаа болсон? Тий тэр нэг iPhone ингээд он сарын ингээд урагшлуулаад тийм. Тэнгүүд 30 он дээр очиод гацчдын тулдаг юм байлээ.
Тэгээд тулаад 1 сарын 1-нд бас яг тулсан хамгийн ихнийх нь юм бэл. Тэгээд тэн дээр ингээд уцаа онсороо тааруулчаад тэгээд уцаа онтрахаар тэгээд бүр дахгүй болчихсон юм. Хүш асаагүй тэгээд Асаагүй. Тэгээд нэг Mobicom-ийн нэг албан ёсны болохоор нэг албан ёсны нэг iPhone-ийг засвар гараад ирсэн байсан нэг хүртэн. Тэн дээр нь аваачаад өгсөн ингээд асаа байцаа ингээд өгсөн. Тэгээд нөгөө нэг засварч нь 2-3 цаг одоо Mobicom-ийн үнсэн засварсан гэсэн үг шүү дээ. Тий. Тэр нь бүр 2 цагаар програмшуулаад тэгээ болохоо байгаа. Тэгээ задлж үзээд ингээд зураг мөргийг аваад ингээд хөвлж мөвлээд ингээд дотор ингээд хайрцан тэгэнгүүтээ цаанаасаа яг адилхан тийм шинэ утас гаргаж иж өгдөг юм бэл нөө баталгаатай засвар учраас. Яг үгүй. Яана тэгвэл тим юм дуурайлтгүй юм байна шүү дээ. Дуурайж болохгүй. Тэгээд тэр чи юу болдог гэж жижиг юм нөгөө нэг хям зүсдэг юм нөгөө нэг махны мод болдсон шүү дээ. Харин тийм ээ Тий. Саваа бүчтэй дуурайж болохгүй юм байна. Тэгээ миний утсын нөгөө нэг гадны нөлөөтэй өвдөрж үгүй юугаа задлаа тусмас орж үгүй юу гэж үзээд тэгээд цаанаас нь цоошин iPhone өгчээлээ. Гэхдээ одоо ингээд тухайн үед ингээд нэг iPhone 6 ч нөгөө нэг юм юутай байсан шүү дээ. Дотроо цэнэглэгч чихэж чинь ирээд юм зузаан хайрцагтай байдаг шүү дээ. Тий. Өнгөт нь тэрнээсээ гадна юм нэмхээ хайрцагтай. Зөвхөн дотор нь ингээд нөгөө сэлбэгэнд одоо ингээд өгөхөөр ингээд одоо нэг Samsung-ийн баталгаа сурч байгаа дэрэгц мэлгцэн шинээр ирдэг бол iPhone ч нэрөөсөө сэлбэг хэрэгсэл ирдэг ус шууд болохоо авах юм бол уцаа шууд сольж өгч юм бэлээ. Тэгээд би шинэ утас авч ирсэн. За. Тийм байна. Хамгийн харамсалтай юм нөгөө 3-аас 6 хүртэл нөгөө нэг iPhone ингээд астралтгүй бариад ирэхээр нөгөө зургнууд ч ингээд нөгөө жилээр ингээд холбоорлогдоо явдаг шүү дээ. За тийм. Тэгж байгаа. Тэр зураг муураг дугаар юу ч байхгүй. Тэгээд яг тэр утаснаас хойшоогоо Сэргийлэх болсон. зураг муур хадгалагдаад явдаг. Дими савааг утгах ийм л аюултай байгаа юм да. Болохгүй гэдээ хахад хийцэн байна тий. Тий. Тоосго болон шүү гэхлээр нь бүр тоосго шиг бүх болох юм байна гэж хийсэн юм шүү дээ гэхгүй. Үгүй ээ. Мэдмээр л юм байна. Яг цэргийн баяраар авахгүй. Найзтайгаа цэргийн баяраар тэтгэлж явж байгаа. Тэгэл залуучуудаар гол хүсэж байгаа шүү дээ. За энэ тийм гэж юу байдгийг үзье гэж. Үзье байгаад тэгээд. За болохгүй бол болохгүй юм байна тий. Тийм битээ дурч үзээрэй гэх. За баярлалаа. Баярлалаа та. Өдрийг сайхан өнгөрүүлээ та. Надаа тийм юм байвал таарвал би дуршин шүү. Яах гэдэг илэрдэг гэдэг. Харин мэдээд авлаа. Одоо болохгүй байна гэдгийг мэдээд авлаа. Үнэхээр хүнд өршсөн байна. Үнэхээр тоосго болсныг харчлаа. Өнөө нэг читингийн шил амандаа ихлээр буцаж гардггүй гэдэг шиг л болно. Үнэхээр гардггүй гэдэг хачил хийдэг те. Нийлээд нэмлэг дээр очиж байгаа хүмүүсээ тэрэн шиг тийм битгий хийгээд хахад бөөндөө уц засварлаа очив. Засварч гаргаж чадахгүй юм биш үү чи. Шинэ утас авахаас өөр аргагүй болд юм байна. Тэгээд таны бүх архив будаа болох юм байна шүү дээ. Ахис сэргээхдэггүй нэ шүү дээ. Хайр юм. За. За хоёлаа хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хиймэл оюун суурьс иргэний хамгаалтыг Монголыг танилцуулъя. Тэгэхээр цахим шилжилтийн эрчимжүүлэх ажлын хүрээнд Хинти, Дорн говь, Хөвсгөл аймагуд цахимцсан төрийн үйлчлэгийн тоогоор тэргүүлж байгаа юм билээ. За тодруулбал Хинти аймгийн иргэдийн 80% нь Монголын системд бүртгэлтэй байдаг. 78 үйлчлэгийг цахимжуулж иргэдийн хувьд 1.3 сая удаа цахим үйлчлэгийг авсан байна. Харин Дорногов аймгийн хувьд мөн адил 78 үйлчлэгийг цахимжуулсан. Тус аймгийн иргэдийн 85% нь Монголиад системд бүртгэлтэй байдаг байна. 1.4 сая удаагийн үйлчлэгийг аваад ашигласан байгаа юм байна. Харин Хөвсгөл аймгийн хувьд болохоор 74 үйлчлэгийг цахимжуулсан, 75 үйлчлэгийг цахимжуулсан. Тус аймгийн иргэдийн 75% нь системд бүртгэлтэй 1.9 сая удаа үйлчлэгийг амжилт авсан байна. За, Монголиа мэдээж сайжрал яваад байгаа. Яг үнэ. Сүүлийн үеийн сайжралтын дараагаар одоо та бүхэн Монголиад ямар давуу талууд үүссэнийг би нэг бүрчлэн ярьж байна. Интернетийн орчинд 24/7 буюу байнгын үйлчлэг авах боломж бий болно. Fingerprint face буюу биометрик таньж нэвтрэх. Амар болсон. Одоо би ч өмнө нь заавал нэг юм 4 дугаар авч хийгээд идэг байсан. Одоо зөвхөн хурууныхаа яг уншуулад таныг оруулцдаг болсон. Аппликейшны скан товч ашиглан компьютерт хэлбэрээр нэвтрэх бололцоотой. Үндэсний чат ашиглан чатлах, бичиг баримтуудаа нэг дороос харах, төрд байгаа мэдээлэлээ нэг дороос харах, ажлаа бүтээхэд туслах багц үйлчилгээнүүд, иргэдэд эрэлттэй байгаа болон сүлд хайсан үйлчилгээг тань санал болгох, дуу хоолой ашиглан үйлчилгээ хайх боломж, яаралтай төргөн тусламжийн дуудлага хийх боломж, системд нэвтэрсэн төхөөрөмжийн хандлтын түүхүүд, шөнийн горив буюу dark mode идэвхжүүлэх боломж гэх мэт ийм зүйлүүд байгаа. Мэдээж хамгийн гол ашигладаг зүйл бол заавал очиж хорон дээрээс юм уу цагдаа дээрээс өөр юу гэдгийг татвар дээрээс нийгмийн даатгал дээрээс очиж авдаг байсан
тодорхойлт дэлдэг бусан юмнуудад бол бүгдээрээ и баримтад танд үнгүүгээр одохтохоор байж байгаа шүү баг. Ихэнх нь үнгүү шүү дээ. Дийлэг нь үнгүү байгаа. Зарим нэг 1000 сая төгрөг нийлүүлэлттэй байдаг. Тий. Тэгэхээр ийшээ ороод бас мэдээллүүдээ аваарай манайха ороог нэвтэрч хэмжээгээ бол нэвтрээрээ таны л ажил явдлыг л одоо юу нь бол багасгах нь санхүүгийн чих хэмнэн те цаг нарыг чи хэмнээд өгчих юм. За яг байршлыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо мэдээлэл технологи үндэсний паркын 4 давхартанд байрлаж байгаа юм. За та Монголиотой холбоотой асууж лавлах зүйл байвал 7711 уулан 11 гэж төрийн дуудлагын утас байдаг. Энэ 11 руу залгаад хаашааг өгөхлээр 2 гэдэг дуугаарыг дараад тэгээ ингээд олбогдох болцоо те. Facebook дээр бол Mongolia гэдэг англиар залгаад бичингүүд гараад ирдэг. Дундуур зураас байхгүй шүү. Харин Mongolia-гийн юунууд бол өөрийнх нь албан ёсны вебсайт нь бол ema.gov.cg юм шүү. Баярлалаа хамтран ажилласан хиймэл оюун суурилсан иргэний хамгааллыг Mongolia ялаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв утас засварын газарт очноо хөө гэдэг сэдвээр ярилцж байна тийм ээ. Хаашаа очихын, ямар үед утас засвар руу очихын, хэн найдвартай юм, үн ханшин ямар шүүгэнтэй байна. Утас засварын газраас сонгохдоо юуг нь харж уцаа итгэж хүлээлгэж өгдгийн те. Хуучин чин уцаа үлдээх боломжгүй байсан хаа. Яагаад тэгэхээр гайгүй сэлбүүдийн сольждаг байсан. Тийм учраас хүн итгэдэггүй, үлдээдэггүй. Яг ингээ хідэн цагч хамаагүй хажууд нь гүлийж харж зогсдог. Байлаа шүү дээ нэрээ тэгдэг байсан. 2 цаг бол 2 цаг, 3 цаг бол 3 цаг яг л хараал зогсохгүй болоо сэлбгийн сольжноо гэд айгүй хасаж айлгаад байдаг байсан хүмүүс. Хөрхи сольдгүй хүмүүс байсан л байлгүй дээ. Уул ганц нэг юм болсон бахалцаа. Тий. Гүй ер нь байж гэж бодогдоод байдаг байсан шүү. Ясим дээр миний утасны юуг аваад юуг хийж байгаа би ер нь бол мэдэхгүй шүү дээ. Одоо жишээлбэл би зүгээр ингээд процессорыг нь аваад хажуу талдаа тавиад нөгөө талаас ахаад процессор аваад хийхэд би мэдэхгүй л хүн шүү дээ. Харин тийм байж чинь нэг хутаа харцараад хараад. Тий. Гэхдээ тийм шүү дээ. Миний утасны юуг нь салгаад юу ч хийгээд алин чи орлуулад байгаа юм би ясам дээр хараад ойлгохгүй. Өө юм солих гээд байна уу? Гэхдээ та чи асуулахын тулд эн чинь шинэ юм хийх ёстой шүү дээ. Гэл тэгээд дуусаа шүү дээ. Тийм шүү дээ. Таны утасны эвдэрхий имиж сольж яаг гэвэл л гэж дээ өөр. Тарал гэж дээ. За эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. За өнөөдөр орж ирээд гар утсаа засуулахад хамгийн найдвартай газрын шипийг хуваалцаж байгаа шүү. Яг хоо сая саний сонсогчийн хэлгээр найдвартай газраас нь авчвал ямар нэгэн асуудал одоо өөрөө шалтгааллахгүйгээр асуудалгаар солиход л амар юм билээ те. Тийм ээ тийм. Ер нь уцаагаад л солиулж. Баталгаатай утас аавна гэдэг чинь одоо ер нь баг бүгдээрээ л баталгаатай утас авах гэж байгаа шүү дээ. Тэгвэл нэг ойрхон зургийн юм дээр чинь тэрийг мэрэг чи ашиглахгүйгээр нэг ойрхон зурд нэг хэрэг гардаг та хүнд чинь. Одоо жишээлбэл тэр нэг мө дэлгэцэн шилэн алт гэдэг чинь жоохон байсан чинь хагархлаар ингээд нэмэгдээ яваад идэв юм лээ шүү. Ягаад ч нэмэгдээ яваад идэв юм лээ. Тэгээд тэр чинь хуулж хаяа дараагийнхыг шинээр нь алах хэрэг бодоход чинь Mobicom дээр очих одоо баталгаад газар очих шаардлагагүй шүү. Нэг газар очил. Яг үнэ. Би гэрээгээ хажууд руу орчихсон. Амар. За дараагийн сонсогч байна уу? Байна уу? Байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За. Би нэг гадар санал болгохгүй тохиол. За тийм. За манай нэг ангийн 10 жилийн ангийн хүүхэд байдгийн iPhone засвараар яг дагнасан. За. Тэгээд яг хятадд яг iPhone-ы засвараар мэрэгжлийн сургалтанд нь суугаад баг Монголд ганц баха. Тэгээд бүр нарийн чип. Яг тийм хүмүүс би хайгаад байсан байхгүй. Одоо жишээл машин дээр ингэдэг байхгүй. Toyota-гийн яг ийм нөр албан ёсны засварч ингээд бүр сертификаттай нөхдүүд байдаг байхгүй. Тэр шиг гаргасан. iPhone-ы засварчин. Тэгээд TED-ийн хойтлын Skype 2 гэдэг үгүй. Тэрний 2 давхарт 10 тоотт. Хойтлоос ордог хаалгаар нь ороод 2 давхарт нь гараад 10 тоот юм байна. Тий яг үнэ тэнд. Тэр хавийн засварчид хүнээс утсын заслаа гэж авчаад чадахгүй болчих манай эд дээр очиж засуулдаг. Тэгээд өөрөө ер нь айгүй хямдхан үн хэлдэг. Тэгээд зарим хүмүүсийг баг үнгүү засуулаад явуулцдаг энэ төр өөрөө айгүй дажгүй дал байдаг. Зарим аяллаа компаниуд аяллаа хийж чадахгүй болохоор манад өгөөд би явуулдаг. Тэр шиг л болдгоо байна. Хэр удаан засаж байгаа хөө? За 5 6 7 жил засаж байгаа хаа. Тэгвэл гарт нь Улаанбаатар их дэлгүүрт байжгаад. Тэгээд нүгээ тийшээ очив. Танаа найз хин гэдгээ? Ган төмөр гээд. Ганаа л юм ба шүү дээ. Тий ганаа. Ганаа гэх юм уу төмрөө гэх юм уу? Тэдийг хойшоо харсан хаалгаар ороод 2 давхарт нь 10 тоотод ганаа. Юу вэ ганаа хөшөө гээд.
очиход л болох юм байна. тэгэл болох юм байна те. Тэгээд бол. Бүх юмын засна эцтэй хөө. Тэг ер нь яг iPhone л засна. iPhone-оор дагнасан. Тий одоо програм уншин сэлбэг энтэй тэрэ тий. Тий, чип солин сэлбэг уншин жил болгон очиж нөгөө хятад энэ ч нөгөө нэг мэрэгжил дэвшлүүлсэн. Тий дараагийн загвар гарангуут л нөгөө ахиж юмас сурах хэрэгтэй болдог. Жил болгон очиж нөгөө сургалтандаа суугаад өөрийгөө апдейт хийгээ. Мэрэгжил дэвшлүүлсэн. Одоо тэгвэл жижиг мэрэгжлийн гаруусны засварчин гэх юм шүү дээ. Би бол Монголдо баг iPhone-оор номер 1 бахал гэж бодож байгаа. За. Тийм ээ. Шиг хүн зааж өгсөнд баярлалаа. Ёстой эрэхтэй хүн зааж өглөө. Тэгээ бос хүмүүст бас хэрэг болж магадгүй гэдэг. Тийм ээ. Болгүй яах вэ? Баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Манайх одоо Солонгост олон хүмүүс ажиллаж байжлаа. Тэгэл амьдарч байгаад ирж байгаа. Одоо энэ Samsung-ийн бас тийм албан ёсны сертификаттай засварчид бий болоод ирж идэх хүн болов. Байгаа л бах та. Одоо энэ хүн шиг ингээд бид нар мэдхгүй л явж байгаа бах. Тий. Гэтэл чи мэрэгжлийн бүр сертификаттай засварчин гэж хүн байдаг юм байна шүү дээ. Би бол яг энэ машинууд дээр мэддэг байхгүй юу. Одоо энэ албан ёсны дистрибьютор компаниуд ч нь бол яг инженерүүдэд явуулаад бүр тэндээ сургаад яг тийм одоо платинум инженер гэсэн сертификат дээр ирдэг шүү бүр. Тийм ээ тий. Тэгэхээр энд ч бас тэгдэм байх шүү дээ. Дараагийн загвар хахад явдаг, сурдаг юм бахан. За баярлалаа хаа энэ түргэн нэвтрүүлэг ойлоо өндөрлөө. Студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Түшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгад цэвэрлэх, уушгад цэвэрлэх эм тургамлын төгс хослол ковлет мөн хиймэл ойн сурс иргэний хамгаалдаг ийм Монголиа байлаа. Өнөөдөр холбогдож шипигээ хаваалцсан хамттай байсан бүх сонсогчдоо баярлалаа. Та урагшлуулан сонсдог урлаг нэвтрүүлгээ аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа хаа. За баярлалаа.